сайн байцгаана уу? Spot podcast-ийн дараагийн дугаар тавтай морил. Тэгэхээр энэ удаад бид хоёр игзээ агшгаа урьдчилсан байгаа. Сайн байцгаана уу? Тэгээд бид хоёр энэ урилгыг аваад хоёр дахь удаа гिचгэлээ лөө. Ер нь бол тий өмнө нэг удаа хийсэн чинь жоохон бүтлгүйтэй. Тэгээ хоёр дахь удаага дахин цаг гаргаад ирсэнд баярлалаа. Тэгэхээр их баярлалаа. Баярлалаа. Тэгээд та өөрийгөө товчхон танилцуулгаа тий. Чи юу лээ манай GMT зориулсан уу эсвэл ер нь олон нийтэд зориулсан подкаст уу? За тэгвэл за намайг Улаанбаатарын их заяа гэдэг би Монгол Улсын их сургуулийг олон улсын харилцаагаар төгссөн. Тэгээд Германд явж эдийн засгаар сураад эдийн засгийн ухааны доктор хамгаалсан. Эдийн засаг дотроо бол олон салбарууд байдаг. Тэрний нэг нь бол эдийн засгийн хөгжилтөд хүний хүчин зүйл гэж байдаг. Тэр чиглэлээр илүү сонирхож тэрийг эдийн засгийн ухааныг сэтгэл зүйн шинжилгээ ухаантай холбож онол болон эмпирик судалгаа хийснээр өөрийнхөө докторийн зэрэг хамгаалсан. За эрдэм шинжилгээний талаасаа бол ярих юм байна. Хувь хүн бол Монголын ирээдүй Монголын хүний ур чадварт байгаа гэдэг бүрэн итгэлтэй байдаг. Тийм учраас Монгол хүнийг хөгжүүлэхэд надаас хамаарах юм юу вэ? Тэрийг хийгсэн юмсэл ирмэлтэй явдаг. Ийм л жирийн иргэн байна да. За одоо багшиг бид хоёр дүгнж танилцуулъя. За яг үнэ начаастай. Манай агш болохоор Монгол Германы хамтарсан ашигт малхны технологийн их сургуулийн үүсгэн байгуулагчдын нэг. Тэгээд бид хоёр 3 дугаар курсын Industrial Engineering оюутнууд байгаа. Тэгээд бидэрт хичээл орсон Project Management гэдэг айгүй хичээл гоё хичээл чухал хичээлийг орсон. Бараг л бид хоёрын менторших юм байгаа тий. Ер нь бол нэг одоо бид нар тэгдэж штэ яг оюутнууд болохоор 4-р курсын таныг заяа ихч гэж дууддаг штэ. Бид нар бас заяа ихч гэдсэн чинь дөрийнхэн төсвөрөөр уурсан штэ. Ихч гэж дуудаад тий. Бид нар наад нэг шиг бид нар л ихч гэж дуудсан. Хэмжилсэн. Тэгвэл бид нар ээж болох чинь. Ямар гоё. Янаа ер нь нэг бараг имэг юм. Дундны тийм яриа бол байдаг тийм манай юм бол ээж гэж явдаг. Тэнийг хэлтэмэлээ 4-р курсын. Хөрхий. Гоё наа чи айгу гоё дотны гоё сонсогдож байна. Сайхан байна. Уус нэг асуудал гарч байгаа юм. За заяаг швэрийг. За тэгээд өөр чин багшиг яаж танилцуулах вэ? Өөр гоё садаа аргаар. Ер нь амар ингэж миний хувьд л та айгуу гоё хүнийг амар ойлгодог хүн шиг санагдчих. Ингээл зүгээр гарцнаас нь амар сайн уншиж байгаа. Багшиг өөдөөс арчиж нэг магтаар айгуу. Багшиг та гарч ирэх үү? Нэр дигдэн мэнэж. Багшиг өөдөөс нэг нөгөө магтаалт нэр дуртааж байгаа шиг дөрвөж байгаа шиг ингээд. Анди айгуу улаас мулгаад байгаа юм шиг байна. Манай нөгөө хин өөрийнхөө минийхээ фэйсбүүк дээр нэг хөрхөн бичсэн байсан. Тэгсэн чинь миний нүдийн айгуу юу гэлээ 5D гэдэг л үү. Би миний нүдэн дээр бүх юм байдаг гэдэг. Юу тэр яг тийсэн. Аах ингээл 4-р курсын туснаас л асуужсан байхгүй. Игцээ шиг ямар их шиг ингэ амар гоё гэж. Гэтэ та нар жоохон эвгүй гэж бол магадгүй гэсэн хэрэг яа гэсэн чинь заяа шиг ингэ амин ингээ хаачих юм бол нүдэрээ инээгээд байгаа биш нүдэрээ алчих гээд байгаа юм. Нүдийн дахаар хамаагаа инээгээд байгаа юм. тэгж хэлсэн. Нүдэр бол яг хөө алах гээд байгаа юм ингээ чулуу. Амар ингээл шууд нэвт хавдаг гэдэгсэн тий. Юу аав нь инээгээд байгаа байхгүй. Нэг зэрэг хоёр инфляц гарч ийн. Ийм садан багш байгаа. За тэгээд өнөөдрийн подкаст маань өмнө хэлсэнчлэн айгуу тийм өөр форматаар явагдана. Тэр нь юу вэ гэхээр underrate буюу overrate гэдэг тухайн нэг сэдвийг игцээ ягш маань илүү ингээ хэтрүүлж боддог уу эсвэл арай ингээ миний хувьд эсвэл олон нийтийн хувьд таны хувьд гэж асуугаад тэгээд тэндээ чи бид хоёр бас санаахаар хэлцээ. Өөрөөсөө юу гэж боддгоо ярилцаа. Тэгээ явна. Окей. Тийм. Болж байна. Тэгэхээр би энэ асуудлыг манай олон нийт overrate болдгоо эсвэл underrate болдгоо гэж ярих юм уу эсвэл миний хувьд надад чинь чухал биш. Таны хувьд зөвхөн таны талаас. Окей ойлголоо. Миний хувьд наад чинь бол тийм ач холбогдолтой биш эсвэл ач холбогдол overrate underrate гэдэг нэр утгатай юу те? Би overrate болдог, би underrate болдог гэж хэлэх юм уу? За. Тэгвэл тэндээ бид хоёр бас нэмээд бид хоёр тэгж боддог. Гэтэ яг гоо энийхээ дараа бусад хүмүүс тэгж боддог гэж магадгүй гэж ярилах зүгээр. Statement чинь л гэж хэлэх юм байна шүү дээ те. За. За яг шимиг ингэж гоё левел ихтэй юмсаа тий. Яг амар левел чинь нөгөө нэг
тодорхойлох үг хэлдэг шүү дээ. Тодорхой болгох нь уу? Тийм ээ, жоохон тодорхой болгох гэдэг тийм. Батлын хугацаанд яг тийм амар хэрэг бол тийм билээ. Бид нэг юу гэдгийг ингээд нэг юм грей орчин ингээд мэдээд байгаа байхгүй. Тэндээ үг олчихдоггүй. Ямар хөөхөйдөг үлээ гэл. Тэнгүү таачаас надад чинь тийм үг. Олчихдаг байгаа. Баярлалаа. Зөндөө магтуулсан чи чиг гэж шууд намайг магтахгүй шүү. Одоо тэр сүүлхэсэд нь тэгээд муул нь штэ. Шүүмж бол юу бүтээл шүүмж болно шүү дээ бас. Тийм багш бүтээл шүүмж болгоё шүү дээ. Шүүмж гэсэн суралцахад. Оюутнууд багш нартай тэгээд шүүмж хэлдэг юм уу? Танд тийм шүүмж хийжсэн үү? Юу юм шүү те. Кампус менежмент дээр нөө үнэлгээ тавиад дээ шүү дээ. Тэр чинь л одоо баг шүүмж юм шүү. Тийм бах тодорхой хэмжээгээр тийм тэр бол ингээд яг хувь хүнээрээ бол нүүр мөн харж байгаа дөө те. Яг го манай нөгөө кампус менежмент систем буюу манай юуны сургалт удирдлага дотоод удирдлага явуулдаг систем байгаа шүү дээ манай сургуулийн те. Тэрэн дотор бол нөгөө багш нарт үнэлгээ өгдөг те. Тэр бол хин ямар үлгөө өгсөн багш нар харагдахгүй дунджийг хагаад явчихдаг шүү дээ. Багш нарт бол тэр нь харагдана. Ер нь бол багш нар оюутнуудад зүгээр яг хичээлийн явцад бол шууд ингээд юу хөвгтүүд шууд шүмжлэхтэй баг л да. Гэхдээ асуухад бол хэлдэг шүү. Асуухад бол жишээлбэл яг хичээл үед те ингээд яхад бол агуулга асуудал дээр бол ярина шүүмж хэлнэ. Хувь хүний юмн дээр бол яг чөлөөтэй яриа сууж байхад бол ярина шүү дээ бас. Оюутнууд хэлнэ. Би бол асуудаг. Гэхдээ мэдээж тэгээд чинь бас нэг орчин бүрдсэн байх хэрэгтэй гэдэг. Өчигдөр зүгээр шууд тал гээд асуух юм бол хүн бол сандарна эвгүй шүү дээ. Зүгээр яг орчин нөхцөл бүрдээд нэг тийм халаад яг нөхцөл бүрдээд ирэнгүүт хүмүүст ярихад ч юм бол манай оюутнууд бол хэлдэг ш намайг. Би бол жишээлбэл ингээд багштай шүүмж хэлхээс жоох айдаг байхгүй. Ягаад ч ингээд цур дуурах гэж байгаа шиг. Бүгдээ чи бас хэлдэг штэ. Багшаа ингэ болохгүй штэ гэж хэлжсэн штэ. Надад бол амар таалагдсан. Тэр санахгүй юм тийм ээ хүн. Тийм. Тэгж болохгүй багшаа ингэ гэсэн нөө. Яг зөв. Би тэгээд эрсдэл удаа чамтай дарааны нэслэлээр ярьжсэн штэ. Чи санахгүй. Тэр чухал шагуулгын ярих шаардлагагүй. Гэтэл бид нэр чи хэлжсэн. Тэр чинь тэгээд чи өөрөө юу байдаг мөртлөө хэлж ийн гэдэг чинь чи бас зөрөгтэй байгаа юм шинж маш сайн байна. Юу н асуудлыг гаргаж ирээд ярих нь зүг байхгүй. Би бол хүн монгол хүний юу гэдэг штэ. Манай монголчууд гэж хэлдэг штэ. Мал хөлөөрөө хүн хэлээрээ ярилцж ижил ойлголцсон шүү дээ. Тэгээд цаашаа урагшлана. Тийм хэлэх тийм зөрөгтэй байх мэдээж амар чухал юм шүү. Тийм. Тэгээд багш гэдэг хүнээсээ энэ намайг надад муу тавьчихгүй гэж айхгүйгээр хэлнэ гэдэг чинь тэр чинь харилцан маш сайхан ихтгэлцлийн илэрхийлэл واخгүй юу. Тэгээ энэ хүн намайг тэгчихгүй гэдгийг мэдж байгаа учраас хэлж дээ те. Энэ оюутан надад итгэж болно. Би бас энэ оюутанд итгэж болно гэсэн энэ юу чинь аягүй сайхан юм байхгүй юу. Харилцан хүмүүс ер нь нэмийг ил талгүй хэлнэ гэдэг чинь ихтгэлцлийн нэг шинж. Тийм ба тийм. Тэр хүнийг зөвөр хүлээж авна гэж итгэдэг болохоор хэлчихэж Тийм байгаа. тийм яг зөв хүлээж авна гэж бодож байгаа болохоор тийм. За асуулт нөгөө underrated үү. Яг төр бол яг 4 сэдв бэлдсэн. Цагтаа таруулах байх гэж бодоод. За энэтэй холбоотой хамгийн ихний асуулт нь болохоор одоо хүүхдүүд ингээд gap year гэдэг авдаг шүү дээ 10 жилээ төгсөөд gap year гэж аваад одоо Монгол сурахгүй гадаад сургууль өндөр боловсрал эзэмшинч гэдэг юм уу тийм тийм одоо Монгол эзэмшин боловсрал гадаад эзэмшнээс доогуур гэдэг энэ бодлыг та юу нэг юу gap тийм нэгдүгээр би эхлээд тэр gap year ер нь зөвхөн яг энд бол яг та нар overrate underrated англи үг ашиглаж манай сургууль ч гэсэн өөр англиар сургалт явуулдаг учраас бид нар бас англиг яриад ашиглахад нэг буруусаад байхгүй гэхдээ би ингэж боддог бид нар монгол хүмүүс монгол төрлөх монгол хэл маань сайхан яруу сайхан тод монгол хэл байгаа тэгээ монгол байгаа монгол хүмүүс тийм учраас бид болж игэл монгол хэлээрээ ярьж явах шаардлагатай. Монгол хэл сайн байх тусам гадаад хэлээ сайжруулж чаддаг гэсэн итгэл өмчлөө байдаг. Тийм учраас болж игэл зөвхөн монгол хэл ашиглая шүү. Заа юу. Тэгээ шиний gap year гэдэг чинь яг үндэ бол манайхаар ингэх юм бол завсарлага, жилийн завсарлага, жилийн чөлөө бас биш завсар жил гэх юм да. Тэгээ яг үнэндээ завсар жил гэж. Тэгээ төгсөнгүүтээ өөрөөр 10 жилээ төгсөөд эсвэл их сургуулаа төгсчөөд дунд нь 1 жил авч ийн гэсэн үг шүү дээ, тий. Дараагийнхаа юм хэлэхээс өмнө. Энэ талаар бол би яста буруу гэж боддоггүй. Яг тэгэхээр зэрэг ялангуяа 10 жил төгссөний дараа бол зарим хүүхдүүд авах дуртай байдаг. Монголд бол ийдэггүй. Гадаадд аягүй их тийм байдаг. Тэ гадаад аягүй хүүхдүүд 10 жил төгсөн дараа за 10 жил сургуулийн системээр явлаа. Албан ёсны системээр явсан. Тэ албан ёсны тогтолцоогоор ингээд тодорхой хэмжээгээр цаанаас нь өгөгдсөн сургалтын хөтөлбөрийн дагуу явсан. За энэ дагуу явчаад одоо би яг юу хийж байгаа вэ? Би дараагийнхаа амьдралд миний чухал амьдралд маань одоо чухал алхмыг би хийхээс өмнө би юу хийж байгааг мэдмээр байна. Мэдж байгаа бол асуудалгүй. Шууд яваад явж болно. Хэрвээ тэрэндээ эргэлзэж байгаа бол яагаад 1 жил авч болохгүй гэж. Гэхдээ 1 жил авлаа гэд тэрийг хоос өнгөрөөж болохгүй юу? Тэр засрын тэр жилийг авсныхаа хаад зөв ашиглаж чадчихл байвал сайн. Би бол зөв гэж бодож байна. Гэхдээ тэрэндээ зорилго тавих хэрэгтэй. За 1 жилийн дараа би ингэсэн байна. Энэ асуултанд хариулсан байна
гэдэг асуултаа өдөр болгон харах хэрэгтэй байхгүй. Өглөө болгон босоод орноор босон гол нөгөө асуулт нь байж байгаа тийм. Тэгэхгүй бол мэдээж залуу хүн юм чинь тэр чинь сайхан чөлөөтэй болонгууд чинь тийм ингээд салгадаал урсгалаараа явал гин нэмийсэн чинь нөгөө юм мартцсан явсаар байгаад нэг жил яатсан байж болно. Гэхдээ тэр асуулт нь заавал мундаг том асуулт байхгүй эсвэл шүү дээ. Тэр нь бол юу гэдгийг маш энгийн асуулт байж болно. Гэтэл чи тэр зорилго тавьсан бол жилийн дотор би энэ асуултанд хариулнаа. Эсвэл энэ юм мэдж авнаа. Эсвэл ийм юм чаддаг болно гэдэг зорилго тавьсан бол тэрийгэл биелүүлэх хэрэгтэй. Тэр нь тийм заавал том одоо нэг дэлхийн ертөнцийг аврах юм байгаа байхгүй шүү дээ. Зүгээр маш энгийн юм байж болно. Би эсвэл юу гэдгийг англи хэлээс ажиглуулна ч гэдэг юм уу. Эсвэл би шинэ хэл сурна ч гэдэг юм уу. Эсвэл би нэг юм төсөл хэрэгжүүлнэ гэж жижигхэн төсөл ч юм уу юу ч байж болно те. Эсвэл би юу хүсэж байгааг мэдмээр байна гэдэг. Эсвэл би яг юу хүсэж байгаа, би ямар хүн болгохыг хүсэж байна. Миний үнэтэй зүйл юу юм? Миний мэрэгжил юу юм гэдэг. Тэгээ энэ нь гол нь тэрэндээ. Түүнээс биш ийм засрын жил авна гэдгийг би бол өстой буруутгахгүй зүг гэж боддоо шүү. Ялангуяа залуу хүмүүст бол ер нь юундаа яарах юм. Тэр үед тухай одоо бид нар чи ажил хийж байгаа хүмүүс чинь бид нар нөгөө бас л англиар хэлэх чинь sabbatical гэж байдаг байхгүй юу. Тэр чинь багш нар ч гэсэн тийм жил авдаг. Тийм одоо семестрээр тэг нэг семестрээр өөртөө чөлөөлдөг. Ажил хийж байгаа хүмүүс ч гэсэн нэг ажлаас нөгөө ажил руу шилжихтэй. Дааш нэг ажил тэр үед тухай бүр нэг ажил хийж явахдаа дунд нь чөлөө авдаг байхгүй. Зүгээр чөлөө аваад өөрийнхөө бас нэг тий цэнэглэх хүсэлцээс тодорхой хугацаанд ажиллаад туршлага хөрөнгөлүүлсэн дараагийн шатнд би яах вэ гэдгээ тодорхойлох. Ер нь ямар нэгэн байдлаар нэг шийдвэр гаргахын өмнө өөртөө тэр шийдвэр гаргах орон зайг бий болгож байгаа байхгүй. Хаашаа явах уу гэдэг шийдвэр гаргаж шүү дээ. Тий тэр орон зайг бий болгох гэдэг чинь зүг байхгүй. Хүний тарих чинь өдөр тутмын нэг ачаалсаар байгаа тэрийг ч бодох завгүй байж байгаа. Тэр орон зайг бий болгох гэдэг би бол зүг гэж бодож байна. Та юу гэж боддог? Марлог юм бодол. Би болохоор gap year-ийг яг сая бодож ирсэн юм шиг шал өөрөө чи завсар жилгээд аягүй гоё хэлж байна. Тийм. Би бол 18 настай сургуулаа төгсөөд амар яарч ирсэн. Одоо шууд тест бараг амьдрал эхэллээ гэл. Ямар ч хамаагүй нэг сургуульд ороод оюутал бол. Оюутал гэдэг нэг левелтэй л очил хамаагүй гэж амар яарчсан байхгүй. Тэгээ яг оюут хүмүүс л да яарад. Гэтэ би орохдоо нөгөө сургуулийнхаа бэлтгэлийн инженер тэрэнд орсон болохоор тэр маань баг миний gap year байсан байхгүй. Яг тэр үедээ би мэргэжлийн хичээл үзээгүй. Гэтэ ингээ яг суур ингээ нөгөө кампус суурьас ажиглуулаад явж ирсэн тий. Тийм англи хэл эдрээ үзэнгээ тэгэхээр би өөрөө юу сонирхолтой юм бэ гэдгийг хайр болцсон байхгүй. Тэгэхээр би бол нөгөө яав биш таашаа билээ. Тийм болсон. Тэр би бол хэрэг одоо 18 настай бол яаж байгаа gap year авах хэрэгтэйсэн байна. Яг л энэ магадгүй заантай нөлөөсөн болохоор би ч нэг тийм юм сонирхолтой. Гэсэн юм бол яг нэга чаддаг юм уу гэж чадахгүй. Гэсэн юм бол юм чадахгүй юм гэж чаддаг. Тийм амар ингээ өсөж сонирхдаг байхгүй. Тэгээ ялангуяа ийм заантай хүмүүс gap year илүү тохиромжтой юм билээ гэж бодсон. Зөв. Яг л өөртөө л өөрийгөө тодорхой олох гэж байна дараагийн алхмыг тий. Ямар азар бэлтгэл ингэж орсон юм? Болж байна тий шүү. Байгалаас танаас нэг зохицуулсан шүү тий. Нандаа яасан. Нандаа ч бэлтгэлээр яваагүй тий. Бэлтгэлээр биш үү гэсэн. Тий. Гэтэ бас яг gap year-ыг авахтай нүүр тулсан. Бидний л хараа нэг бол MIT-д орно эсвэл бол gap year аваад момшууд бэлтэн гэж ярьж ирсэн аахгүй юу? Юунд бэлтэн? Момшуу. Японы за. Тэгэл ер нь баг бэлдээд авах нь юм бодвол тэгсэн мэтлээ бас хажууд нэг MIT явах чинь намаа бэлдээд идэв. Бас gap year авах бодвол шин. Тэгээд одоо ер нь ингээд эргээлээд харж байхад автаг вэж гэж жоохон харамсдээ шүү. Тэгсэн бол яг сонирхлоо олох байсан баг. Одоо гэтээ яг ойлгохгүй шүү дээ бас. Юу яасан л та одоо нэг сонирхлоо олох гэж байгаа юм шиг л дээ. Ингээд зүгээр яваад орсон юм маань миний сонирхол болж таарсан чинь бацтай байсан ч юм уу. Тий. Ялангуяа өөрийгөө мэдэхгүй би хин бэ гэдэг тэр жоохон эргэлж байгаа хүмүүс байх юм бол аваад үзээрэй харамсахгүй шүү л гэж хэлээ. Нэг жил бол нэг том хугацаа. Манай ээж аав нар харин их дэмждэг юм шиг санагдсан тий. Монгол бол ялангуяа тий нөгөө хуучин тогтолцоогоор бодоод тий тэгэл ерөөсө хурдгуун шиг ягаад ажил ингээд явахдаа дунд нь яхам засвартах юм бол юу яачин алдчихна боломж алдчихна гэж боддог юм шиг байна. Тэр бол бас тийм магадлал байгаа л да. Ялангуяа манад нөгөө тэр хүүхдүүд маань өөрөө нөгөө түрүүн миний хэлдгээр зориг тавьж нэг жил авах хэрэгтэй байхгүй юу? Би яг ийм юмд хариулт авнаа. Ийм хийнэ гэж. Тэгэхгүй ингээд ерөнхийд нь жоохон амрыч гэдэг юм эсвэл зүгээр нэг харъя гэсэн би тодорхой биш болчих юм бол тэгээд аав ээж нөгөө айжгаа зам руу орчихно л тоо. Тийм учраас аав ээж нь тэгэхээр дэмждэггүй тийм. Тэгэхээр энэ бол Монгол нийт толгойч overrated юм шиг байгаа. Магадгүй тийм баг. Хамгийн наацхан шиг л одоо миний ажиллаж байгаа байгууллага тэр underrated юм шүү. Overrated биш underrated. Underrated. Манайд тэр газар болохоор
gap year-ийн тийм хөтөлбөр явуулдаг, програм явуулдаг. Тэгээд тэнд нь болохоор gap year авч байгаа хүмүүсийн internship гэдэг байхгүй. Тэр надад амар гой санагддаг. Ингээд надтай хамт нэг 18 настай хүмүүс юм хийж байгаа. Надаас барыг надаас илүү юм даа шүү. Тийм үү. Амар их experience төлж байгаа. Тийм туршлага college байсан. Тэр хүчтэй гадаад явах хэрэгтэй гэж байгаа. Тэгээд тэрнээс өмнө ийм байгальд ороод ингээд юм хийгээд үзсэн. Надад тэр би өмнөөс амар баярлаад байдсан шүү. Тэгээд тодорхой төсөл бодтой байх хэрэгтэй. Ажил хийж үзэн эсвэл тэг яг тийм төсөл хэрэгжүүлнэ. Тэг эсвэл яг юм сургамж гэдэг юм тийм тодорхой юмтай байхад бол хэвцэг байхгүй. Яг жилээл айгүй хүүхдэд байх хэрэгтэй. Тэр ер нь та нар ч гэсэн одоо ингээд оюутан байхад дадлага хийгээд үзэхлээр зэрэг нөгөө юм дээр онл дээр сурч исэн юм аа яг дадлага дээр яваад үзэхлээр зэрэг хамаагүй гоё наалж байгаа үстэй тий. Тэгээд өө хэрэгтэй юм сурч исэн наач ойлгож байгаа нэг талаас нөгөө талаас энэ чинь ийм байсан юм биш үү гэдгийг ч мэдчихэж байгаа шүү дээ тий. Тэгэхээр зэрэг яг тэрнтэй л адилхан шүү дээ. Жил ингээд дунд засвар аваад гоё нэг ажил хийгээд үзэх юм бол тэр хүүхд чинь яг өөрт нь аягүй их амьдралын туршлага, ажлын хөдөлмөрийн туршлага болоод тэрээсээ баяжаад дараагийн алхам нь тодорхой болоод явах байхгүй. Талхаар юм их юмсууд юм билээ шүү. Тийм. Тэрс одоо нэг юм бодчихмаа тэр талаараа төгсөөд ажилд орохоос өмнө ядаж нэг за жилийн биш юм аа гэхэд нэг хэдэн сарын ч юм уу те ингээд ажил хийж үзээд ингээд яг мэрэгжлийн биш одоо бие өвчний ч юм уу бие өвчний хаштай нэг арай өөр төрлийн ажил хийж үзээд мөнгөний үн цэнийг мэдэрчээд тэгээд яг мэрэгжлийнхэн дагуу нэг компанид орт юм уу гэж бас бодвол яхаад байгаа тийм бас бодох нь зөв өмнө авч чадаагүй нөгөө чамд дээр мэдээж аягүй бол ингээд шууд ажлын санал манал ороод ирэх юм бол хүн тэгэл явах нь баг гэж боддог юм л да тийм Гэтэ зөчин бас ажиллаж байгаа завсраас авч болно. Тэгээд тодорхой байр сууриа эзэлчээ тэгээд чамайг нэг хагас жилийн ч юм уу 3 сарын ч юм уу юм уу аавна гэдэг ингээд хэрвээ ч өөр ингэсэн байр суурьтай үнцэнтэй ажилч байх юм бол бас асуудалгүй байхгүй. Ер нь тэгээд ирж байгаа энэ 10 15 жил бол эртээ тэргүй хөдөлмөрийн орчинд аягүй хөрчлөлт орно л да. Тэгэхээр зэрэг та нарыг яг ажиллах үед бол иймэрхүү асуудлууд өөрчлөгдсөн л байх. За дараагийн сэдв нь болохоор яг өмнөх ярьсан сэдвтэй жоохон хамаарат нь тэрний үгээр сайт хастл. Яг тэгэл сайт хастл гэдэг шүү дээ. Ингээд яг гол үндсэн ажиллагаа хийж байгаа зөндөлн тийм одоо хастлууд хийгээд байдаг. Яг чаддаг юмараа хөгжлөл дизайнер хүн байлаа гэдэг тийм ингээл юм дизайныг хийгээд яваад байдаг. Давхар ажил хийдэг тийм. Гэтэ тэр давхар ажил нь ингээд өөрт нь эргээгээд аюу стресстэй болоод идэв. Тэр хийн чадахгүй ч юм уу. Тэгээ та тэрний талаар юу гэж боддог вэ? Сайт хаслыг монголоор юу гэж хэлвэл зүгээр үү? Би сая бодож байлаа. Тэгшээс нэг сайт хадлах чи ажлыг хэлээгүй шүү дээ уул нь бол зүгээр та хүснээ ижил. Сайт хадлах чи яг ажлыг хэлж байгаа юм уу? Сонирхолтой цог авч одоо юу гэж төр зургийн зөв мөнгө болох ажил юм. Мөнгөний ажилтай. Үнцэн ажиллагаа хийж байгаа янз янзын юм мөнгө олох ажил хийж байгаа нь зөв буруу юу те? Энэ талаар миний бодлыг яаж штэ те. Энэ бол хийж байгаа ажлаасаа хамаарх байх. Яг ямар ажил хийдэг хүнээс хамаарх байх. Жишээлбэл хийж байгаа ажлаасаа хажуугаар нь өөр юм хийж болохгүй хорцсон тийм гэрээтэй хүн байвал тэр хийх юм бол тэр бол 900% буруулчихжээ. Тийм байт юм. Бэлгүй яах вэ? Тийм төрийн албаагч болохгүй. Төрийн албаагч болохгүй. Дээрэс нь хувийн компани байсан ч гэсэн чамтай тийм гэрээ хийцэн болвол чи тэр өөрөлд чи хамгийн наацхан хэд 900% буруулчих жоох байхгүй. Хамгийн наацхан. За цаашлаад үсэх юм бол чи өөрөө ачаалаа дааж ийнэг үү юу те гэдэг бас байгаа юм. Тэгж хийгч болох бас орчин байна. Тэр гэрээнийхээ хувьд тийм боломжтой. Магадгүй тал цаг ажилладаг, эсвэл 75% ажилладаг, эсвэл 50% ажилладаг тий. Бүтэн ажилладаг гэсэн хажуугаар нь хийхийг давхар ажил хийж өшөөрдөг байгууллагууд ч бас бий. Тэгэхээр зэрэг ихэд бол зүгээр албан ёсны хувьд бол тэр орчин тийм байна уугүй юу гэдэг тийм ээ 900% болж ийн үгүй гэдэг нэгдүгээр асуудал. Дараагийн асуудал болохоор зэрэг үнэхээр чамд тэр чинь нэмэр болж ийн үү харин нэмнээс болж ийн үү гэдэг асуудал байхгүй тий. Миний бодлоор айгүй олон одоо урлагийн чиглэлээр ажилладаг бүтээлч чиглэлээс гасан цаавал урлаг биш. Ер нь бүтээлч ажил хийдэг хүмүүст бол энэ нэмэр болдог тохиолдол байдаг. Гэхдээ тэр хүнээс хамаарх байх. Зарим хүмүүс ингээл маш анхаарал төвлөрүүлээд нэг юм хийхээр айгүй бүтээлтэй байдаг. Зарим нь болохоор зэрэг нэг төрлийн ажлыг гэдэг олон маягаар хийгээд тэр нь тэгээд нөгөө ажилд 50 нэмэр болоод тэг ингээд асуудал шийдэхэд ингээд 50 нэмэр болоод баяжаад харилцан биенийгаа баяжуулаад явдаг. Бас тийм бас байдаг. Тэгэхээр нэгдүгээрт бол эхлээд албан ёсоор тэр нь болох юм уу энэ чинь 900% болж ийнгүй гэдэг нэг асуудал. Хоёрдугаар тэр нь болж байгаа бол чиний хийж байгаа үндсэн ажилд чинь нэмэр болж ийн нэмнээс болж ийн үү? Нэмэр болж байгаа бол болж ийн давхар чи орлого аваад ингээд гэтэл чиний үндсэн ажлыг чи хийж чадахгүй гэж давхар юмнууд аваад тэгээ яг мөнгө олж байгаа юм шиг мөртлөө тэр нь яг үндсэн ажлыг чи сайн хийж чадахгүй бол бас энэ чинь яг үндэ бас хариуцлагагүй болчих жоох байхгүй юу.
Би зүгээр өөрийнхөө байр суурийг хэлж байна. Хэрвээ би тэр орон байсан бол яг эндээс дараагаар л дүгнэх байх л та. Өөртөө шийдвэр гаргах байх. Түүнээс биш ер нь бол зарим аягүй сонин судлаачид эднийг харахаар зэрэг би зарим юмыг давхар одоо тий давхцуулаад хийж явахдаа аягүй үр бүтээлтэй байх тохиолдол байдаг байхгүй. Ялангуяа юмыг дөнгөж хөгжүүлж явах үед. Тийм ба. Дөнгөж ямар нэг юм хөгжүүлж явах үед ингээд давхар явахад хавцсан бие биенийгаа ингээд баяжуулаад нэг энд төрсэн санаа маань тэнд нөлөөлөөд тий энд олж авсан туршлага маань нөгөө юм руу асуудал шийдэхэд нөлөөлөд ингээд явдаг байхгүй. Яг юмыг хөгжүүлж авах үед. Харин юмыг хумжих үед бол жоохон хэрэгжүүлээд хумжихтай ингээд дуусаад хумжих тэр үед бол магадгүй анхаарал фокус илүү байх хэрэгтэй ч юм уу те. Тийм учраас хийж байгаа юуны ажлын онцлогоос хамаарна гэж бодож байна. Хэрвээ тэр одоо эрх зүй болон ёс зүйн асуудлыг тооцохгүйгээр үзэх юм бол надад бол их санагддаг. Та нэр би бол яг таны сайснтэй адилхан. Яг нэг одоо нэндээ тэр подкаст хийж байгаа шүү дээ. Энд чинь ерөөхдөө л яг сая таасалд орж байгаа шүү дээ. Юм баг ороод аваад явуулаад амлахынхаа цагаа орой хийж байгаа болохоор. Тэгээ бид тэр энэнийхээ бас ингэ стрессийг мэдэрч эхэлсэн байхгүй юу? Тэгээ сүүлдээ ингэ бид тэр өөрсдөө бодож хийх шаардлага байгаа ч юм өөрсдөө ингийн байж ингэвэл магадгүй. Би жишээлбэл одоо ингэ өөрөө нэг блог ч юм ямар нэг юм хөтлөөгээд энээс ингэ авсан мэлхий юм дээр бас ашиглах. Яг тийм чинь дөнгөж хэрэгжүүлээд энээс ингэ айгүй их тийм сонин шин туршлага авч байгаа болохоор энийг хөрвүүлээд өөр юм хийх болгочих болж байгаа байхгүй. Тэгээд ингэ стартапаа ингэ эхлүүлэхэд болж байгаа гэсэн хэрэгжүүлээд ихээр хэцүү юм байна. Тийм ээ. Гэтэ энэ чинь бас туршлага байхгүй те. Яг надад хоёр асуулт сая хоёр бодогдлоо асуулт чи юм да. Нэгдүгээр стресст орж байгаа чинь та нар өөртөө өөрийгөө оруулаад байгаа мó хин нэг та нарыг оруулаад оруулж. Тийм учраас өөртөө хэрэг нэгэн тийм шийдвэр гарсан бол стресс күүрийн ажил хийж болно шүү дээ. Уул нь бол тий. Яг хөө өөртөө стресс оруулж өөрсөндөө цаг хугацааны одоо юу тавьсан тий. Хязгаар тавьсан болоод ингээд тэгээд байна. Эсвэл зүгээр хийж авч чадахгүй байгаа да стресстэй байна уу тий. Тэрийг бол өөртөө бий болгосон. Айгуу саний юмнаас стрессэлдэг та микрофоноос салаад. Гэхдээ стресст хэрэггүй шүү дээ. Энд алдаг гарсан бол окей, алдаг гарчлаа эндээс сүлцлэх гол шүү дээ. Ялангуяа та нар залуу хүмүүс бол алдаг гарах бүр хэрэгтэй. Оо тийм та нар урд хийж байгаа хийжсэн ажил биш дээ. Тэгээ одоо суралцлаа. Оо за тэгээ алдаа хийсэн эндээс техник алдаа гарсан. Микрофоноос одоо энийг харин дараагийн удаа шалгана. Тэр болно шүү. Энэ чинь яаж харахаас хамаарч байгаа байхгүй. Тэр нь стресстгүй харин эсвэл өө эндээс чинь юм сураад авлаа. Дараагийн удаа бид нэг юм байна. Гэхүү. Энэ дээр бид чинь харж байгаа өнцөг чинь л байхгүй. Мэргэжлийн аслыг гарцсан хат нэг юмыг заавал төлөвлөөд яг болцсон гэснийхэн дараа хэрэгжүүлдэг. Бид тэр чинь за болцсон гэж хэрэгжүүлсэн чинь дараа яг болоогүйсэн. Үдээд бол би байдаг шүү дээ. Амьдрал тийм зөндөл өгөх шүү дээ. Болцсон гэж бодсон чинь болоогүйсэн юм байна. Одоо тэгвэл дараагийн удаа энэ дээр анхаарал тавих юм байна хаа. Тэгэл болно шүү. Яг гэсэн юм жаа тий. Хоёр дахь юм гэхэлэр та хоёр түрүү хэллээ шүү дээ. Тэгээ тэр нэмэр болох юм байна. Үнэхээр нэмэр болж байгаа юу? Үгүй юу гэдгийг та хоёр бас мэднэ шүү дээ. Тэ? Одоо энэ нэмж хийж байгаа ажил маань үнэхээр нэмэр болж байгаа юу гэдгийг та хоёр өөрсдөө л мэдчихэж байгаа шин. Тэгээ тэрэндээ ерөө нэмэр болж байгаа бол бас тэрийг өөрсдөө магтаа тий болж байна гэд бас өөрөөгөө баясгах хэрэгтэй. Тэгэхгүй бид нар чинь ингээд нөгөө юма хийж явах явцдаа яг юма хийх нь чухал болоос үлдээ нөгөө за хийчлээ гэж иж сэтгэл амрах гэдэг болоос яг процесс тэр үйл явцдаа бас жоохон баясгал авч явах хэрэгтэй байхгүй юу? Тэнийг ч хэлсэн юм нэ юу? Тэ? Надад тэгж л бодлоо хэнийг ярьж хахад. Нандаа. Миний бодлохоор яг энийг яг энэ жил амар мэдэрсэн гэх юм. Өнгөрсөн жилийн болохоор зөвхөн хичээлээ хийгээл явж игээл хичээлээ хийгээл явдаас энэ жил тэгэнгүүт арай өөр юм хийгээд ингээд давхар цагийн ажил хийдэг болж байгаа хгүй налаа. Тэгэж үзээд нэг төсөл дээр ажиллаад тэгснээ дахиад бас хөргөнд хойд ингээд цалин аваад ингээд хийгээд тэгсэн чинь нөгөө юмнууд маань амжихаа хэлээд эхэлсэн. Тэгээ тэрэндээ өөрөө стресстэй эхэлж байгаа хгүй яг бухимдал. Тэгээ бухимдаад эхлэнгүүт л ялч нөө би өөрөө хийнгээ хилцэн болохоор тэр бухимдлаа өөр хүнд гаргаж болохгүй дотроо хадгалах хэвээр. Тэгээ ингээд эхлэнгүүт ер нь нэг хэсэг бол аюу хэцүү байсан. Гэтэ ялч миний өөрөө заа гэж хэлсэн болохоор хариуцлага бүрэн хүлээх ёстой угаасаа. Тэр талаасаа бол тэгэл төвчээл яваад. Тэгэхээр стрессийг юу тэр хүмүүст гаргахгүй гэдэг чинь зөв. Гэхдээ наадах чинь чи өөрөө бас цохон тоглож удирдах болох байхгүй. Бага стресс тий. Өөрийнхөө дотны хүмүүстэйгээ ярилцаж болно, тийш стресстэй хэлж болно. Хоёрдугаар бас яаж болно шүү дээ. Бусдаас тусламж авч болно шүү дээ. Ягаад тэр опшн хааж заавал өөр ингэж бүх юма дуусгах ёстой гэдэг. Тусламж авч болно шүү дээ. Энд дээр надаас нэг юм дээр санал тавьсан. Нэг сайт хаслах нэг юм дээр би тийм заа гэж байгаа болцоо байхгүй юу? Одоо чи заа гэсэн дараа нь байлаа. Одоо тэгэхээр цаа.
Одоо цаг заяа болж Хэрэг ингэж сонсож байгаа хүмүүс анзаарвал багш ингээ яг битээр ингээ ментор хийж байгаас ингээ ярьсан юмнуудыг чи ингүүл яасан тэгвэл гаргалгаатай уул подкаст хийж дээ. Подкаст сонсож байгаа хүмүүс ч гэсэн гаргалгаатай авах. нэрээ бас юм уу гэж бодож эхлэх байх. За. Юм харахтал нэрээ подкаст сонсдог. За. Би бас гівэнд бодчихлаа. Өчигдөр тий. Ойлголтоо үгээ буцаж авлаа. Тэгэхээр миний хувьд гэх юм бол ер нь залуу байгаа дээрээ одоо бас ар гэрмэр гэж татлаа төтлөөгүй байгаа дээрээ завтай байгаа дээрээ аль болох ачаалаа тий. Сайд хастл буудэр давхар ажиллаж гэх юм уу тий. Тэр юмтай байсан зүгээр Ачаал авч яагаад тий? Ачаалаа нэмээд дараагийн сэдвэн болохоор нэг одоо хувь хүний хөгжлийн номнууд гэдэг та. Ингээд хэрхэн сайтан болох вэ? Тэдэн аргаар ингэж барьж өгч юм уу? Үгүй өөр бүтээлтэй хүний тэдэн тоглоом хийсэн. Та тэр номыг ер нь ингээд одоо за та тэр номыг уншлаа гэж бодъё. Тэгвэл тэрийг ингээ хэрэгжүүлдэггүй эсвэл гой асуулт байна ч. Одоогийн орчин цагт чинь бол тийм тусалцаа үзүүлдэг номнууд аягүй болцсон тий. How to-нууд буюу яаж гэдэг асуултанд хариулдаг ном аягүй болцсон тий. Яг хоо хэрэгцээ үнэхээр байгаа л да. Гэхдээ миний туршлага би зөвхөн өөрийнхөө туршлагаас л хуваалцъя. Миний туршлага болохоор зэрэг юм байхгүй юу. Нэг хэсэг тийм номнууд уншихад бол бас буруугүй. Гэхдээ яг бодиттой тэрийг хэрэгжүүлэх нь болохоор зэрэг цаад өөрөө суурь нь өөрчлөгдөж тэр арга барил нь өөрөө жинхэнэ бодиттой тусламж болдог байхгүй юу. Тэгэхгүй суурь нь өөрчлөгдөг үуч тэр хүний өөрийнх нь те зүгээр ингээ баахан арга барилууд гаргаад яаж гэж ааста ингэж гэдэг юм байна гэтэл чи тэр юмыг өөрчлөх өөрийгөө ойлгох, ертөнцийг ойлгох, өөрийгөө ойлгох, амьдралд хандах хандлага тэ өөрийгөө таних тэр юмнууд чинь суурь юмнууд чинь хөгжөөгүй байхад эсвэл өөрчлөгдөөгүй байхад тэ дараагийн түвшинд очиагүй байхад чамд ямар ч арга барил байгаад их боттой хэрэг болдгоо юм шиг надад санагддаг шүү дээ. Яг чи бэлэн байх юм бол тэр номондоо бэлэн болцсон чиний суурь чинь бэлэн болцсон тэ би одоо юу гэдгийг яг тэр өөрчлөлтийг бий болгоход бэлэн болсон гэсэн тэр гүн одоо ойлголт чинь бэлэн болсон өөрөө бие сэтгэлээрээ бэлэн болсон байхад бол нэмэртэй. Түүнээс биш хэр бол уншаал амар гоё гоё сэтгэл төрөл бодит амьдрал дээр хэрэгжүүлэх нь айгүй бага. Тэгсэн дөрвөл надад яг үндэ үнэхэр чи өөрийгөө өөрчлөмөр байгаа бол бүр суурьасаа буюу философийн гүн ухааны тийм номнууд уран зохиолын эсвэл нөгөө яг гүн ухааны тийм номнуудаар эхлүүл явбал айгүй зүгээр санагддаг. Гэхдээ энэ бол нөгөө би өөрөө явж туулсан үйл явцаас сургамжаа хийж байгаа учраас зэрэг магадгүй энэ хит их байж магадгүй. Гэхдээ хэрвээ би одоо ингэ надаас залуу хүн асуух юм бол би яг чи тэр номнууд таалагдж байгаа бол уншихад болно. Гэхдээ чи энийг хэрэгжүүлэхийн тулд хэрэгжүүлэе гэж бодож байгаа бол чи энүүнийх нь цаад гүн ухаан тэ үзэл санааг нь ойлгож өөрийн болгоод чиний болгож чадвал чиний болж чадах юм бол наа чин хэрэгжих боломжтой гэж би тэгж санагддаг. Өөрөөр л харахаар тийм байхгүй. Би одоо нэг хөгжилтэй вебшна бясалгал та анх учирсан олон жилийн бодох юм бол аюу олон жилийн өмнө байхгүй. Тэгэд би вебшна бясалгал хийж үзсэн. Надад аюу таалагдсан. Тэрний талаар номнуудын ч уншсан. Бас аюу таалагдсан. Вебшна бясалгал яг одоо чинь олон бясалгуудын нэг. Гэхдээ яг нөгөө юуны ямар нэгэн шашин бол биш. Гэхдээ бурхан багш анх нөгөө гэгэрснийхаа дараа хүн төрлөختөнд одоо зовлонд авирсан хүнд яаж хамгийн энгийн аргаар одоо өөрийгөө зовлонгоос ангижруулах аргын зааж өгөө гэж бясалгасан байхгүй юу? Толгоогоо өвтгсөн. Тэгээ тэр нь юу болсон гэхээр өөрөө яг тэр вебшна аргаар гэгэрсэн учраас энийг энгийн аргаар хүнд хүргэж болох юм байна гэдэг яасан. Гэхдээ энэ шашны хүмүүс ямар шашны хүмүүс энэ бясалгалыг хийдэг. Яадаг одоо муслим шашны агч байна, ислам агч байна, христос шашны агч байна, буддизм агч байна. Огч шашингүй хүн гэсэн бясалгал хийдэг л дээ. Тэгэхээр бясалгал ярих юм бол яг тий. Миний ярих гэсэн тэрийг болтогтой ярьж болно. Гэхдээ миний ярих гэсэн түүхийг хөглөөр зэрэг би энэ бясалгалаа нэг хэвдэ хийж үзчихэд аргын сурцсан байхгүй. How to-гийн сурцсан тий. Яаж бясалгадаг гэдгийг сурцсан. Гэтэл яг үннээсээ бясалгал сурах энэ хоёрын хооронд 10 жил болсон. Би аюу олон жилийн өмнө энэ бясалгалыг. Тэгээд би яасан бэ гэхээр зэрэг яг тэр мөн чанарыг ойлгоод тий өөрөө тэгтээ тэр мөн чанарыг мэдрэхийн тулд бясалгаж иж бас мэдэрсэн аюу сонин. Тэгээд энэ хоёр давхар явсан байгаа байхгүй. Тэгээд ингэж давцаж явж иж ойлгож иж тэгэл өөрөө тэр номыг уншсан. Тэгээд дараа нь тэрийг хийсэн. Тэгээд номыг дахиад эргээд уншсан. Дараа нь бясалгалаа дахиад хийсэн. Тэгжиж яг ингээд боддоор яг
юу яасан. Яг миний л өөрийн туршлага л да. Би бол өөрийнхөө туршлагыг ярьж байгаа шүү. Тэгээс би тэр номын талаар бяцлаглалын талаар аюул олон юм яаж бяцлагддаг гэдгийн талаар аюул их юм өрсөн надад нэмэр болоогүй байхгүй. Яагаад энэ бяцлаглалын цаад мөн чанар нь яг юу юм бэ гэдгийг ойлгочоо тэгээд хийсэн чинь тэр ингээд бажиглаад ингээд яг нөгөө нэг дээр нэмэх нэг тэнцүү хоёр ч ингээд нэмэгдээд ингээд сүүлдээ 3 болоод ингээд яг ингээд алах шатаар ингээд дээш алхаж байгаа юм шиг болсон байхгүй. Тэгэхгүй бол ингээд нэг гоё нэг өчргөө өсрөх гээд байгаа юм шиг. Яаж гэдэг нь уншичаад тийм нэг өчргөө өсрөх гээд байгаа юм шиг. Тэгсэн мэт яг өсөрч чадахгүй тэрийг эргэжүүлж чадахгүй. Би яг тэр мөн чанарыг өөрийн болгоог л хийсэн байхгүй. Тэг өөрийн болгох чинь бол тэр одоо аргасал хайчиг бол ашиглаж чадна. Тэр хайч бол байж байгаа байхгүй юу ингээд юм ажиллахад бэлэн. Гэтэл би тэр хайч нь яг юун зориулагдсан энгийнээр хэлэх юм бол тэ яагаад энэ хайчиг ажиллах ёстой юм гэдэг тэр юм аа нөгөө өөрийн болгоогүй өөрт итгэл өмшил бий болоогүй өөрөө яг тэрэндээ 100% өөрөө итгэл өмшлөд чинь тэр ихгүй тийм. Итгэл өмшил бий болгонгууд тэр чинь шал өөрөөр авчиж байгаа. Тийм. Та нар би бол жоохон зөндөө олон номд уншсан уу? Би яг үнэндээ overrated гэж боддог байсан чи сая үгүй болчлоо. Яа тэгэхээр би өмнө ингээд номын сан харагддаг. Манай ээж нь жоохон нэг хүмүүжүүлэгч хүн боловсролын салбарт ажилладаг. Тэгэхээр тэр хүн номууд аяг хөдөлгдөг. Тэгээ наад захын жишээ авах ном гэх юм бол бүтээлч хүмүүсийн 7 зуршил гэдэг ном байна. Стивен Эмблем. Би яа за нэг уншиг гэж уншсан байхгүй. Юу ч мэддэг юм шиг байгаад байгаа байхгүй. Би чи яа энгийн тийм хайлт нөгөө зүгээр нэг баха арьсан үнтэй модоны задаа наамаас илэрч байгаа юм. Тэгсэн чинь одоо нэрээс чи би яагаад бүтэлж явах гэдэг юм бэ гэдэг ойлгоогүй марсан. Бүтэлж яснараа яг юм хэрэгтэй мэдгүй зүгээр л марцсан чинь ингэ гэсэн. Стивенс юм бэ? Мэдээд. Миний хувьд болохоор би анх тийм ном амар их ингэж яг өнгөрсөн жил ч та өнгөрсөн жил 2 дугаар курст орчвол тийм ном амар их унших ёстой санагдаад танаасаа 30 жил болчихлоо тэр чинь үшээ. Тийм ээ. Курст орсон. Тэнгүүд ингээд унших ёстой санагдал ингээд аваад уншаал гэсэн аахгүй. Би нэг номнууд хүйж уншаал. Тэгэл уншаал байсан чинь нэг номон дээр нэгтээс аахгүй. Энэ номыг уншсан нийт хүний 5% л энийг хэрэгжүүлж чаддаг. Тэгээ хэрэгжүүлж чадсанаас дахиад 5% л амжилтанд хүрдэг гэсэн. Тэгэхээр за би яг 5% нь орчих гэж бол ингээд өөрийгөө шүн ингээд шахаал тэрийг хэрэгжүүлэх гээл ингээд үтсэн чинь ягаад ч юм болохгүй байсан. Тэгэл за би л муу байгаа мэн гэж бол тухайд тэгэл хайцсан. Тэгээд одоо яг чинээс өнгөрсөн жил 3 дахь курст орчоод тэр номоо дахиад гаргаад уншаад үзсэн аахгүй. Гэтэ ингээд дээр нь тэмдэгдээд бүр ингээд хадгалагч анаа цаана бичээд тэгээ уншаад үзээд тэгэл нөгөө 95% гэдэг юм а дахиад уншиж аахгүй. Тэгэл нэг юм одоо тухайд уншичаал дараа нь зүгээр нэг тухай явж исэн чинь бас нэг ном байсан юм а. Нэг Subtle Art of Not Giving a Shit гэдэг тийм юм байна. Тийм Монгол орчуулсан байж дээ шин тийм шар ном гэнэ хурлаг гэсэн. Тэрийг уншаал явж исэн чинь гинт эн чинь ерөөсөө энэ тухайн зохиогчдын амжилтанд хүрсэн түүх болохоос миний амьдралын амжилт өөр юм болно гэж тэрхгүй гэдгийг ойлгоод тэгээд миний хувьд болохоор яг нэг ном одоо энийг сонсож байгаа хүмүүс байх юм бол нэг ном маш яг тэрийг ингээд яг энүүгээр л явах хэрэгтэй биш олныг уншиж үзээд энэ номны одоо юу гэдэг 3 дугаар бүлгийн тэр номны эхний хэсэг гэдэг юм тийм хольж хутгаад зөвхөн өөртөө зориулсан өөрийнхөө амжилтанд хүрэх үзнийг тийм арга барилыг олж байгаа юм. Чинь хүний туршлага байгаа байхгүй тий. Тэр хүний туршлага юм аа тэгээд одоо туйлын үнэн биш, туйлын одоо төгс зам бол биш. Тухайн хүний өөрийнх нь хайсан. Тэгээд гоё үнэтэй туршлага тэндээс туршлагаас нь авч болно. Гэхдээ чинь чиний өөрийн болоогүй тэр нь итгэл өмшил чамд өөртөө итгэл өмшил бий болоогүй бол тэгэл яг чи аягүй хэллээ. Тинтэй яг ингээд яг тэр хүний бичснээр даах гад уншаад байдаг тий. Харин тий. Авахын аваад тэр хүн хийх гэлээ. Тий. Скол заавал бусад хүмүүс ч гэсэн ингэж хийх юм байна. Би ч гэсэн тэгж хийх хэрэгтэй юм ингээд нэг тийм хүү үслэр ушаал гэдэг юм байсан юм байна. Хүн болгон дахин татагдчихгүй шүү дээ. Тэгэхээр өөртөө Гэтэ тэр бас гоё шүү дээ. Хүн болгон өөрөөр зам байгаа өөрөөр татдаг шүү. Энэ чинь нөгөө юутай юм адилхан юм шүү. Би бас нэг анх хэдэн онд ч илээ жоохон байхдаа. Яг ингээл нөгөө тэр үед яг плейтем амар гоё гэдэгс аахгүй. Тэгээс плейтем ингээл басан зурмаг гэсэн чинь амар нирванагийн цогцох боддог. Яалаас. Тэгэл нирванагийн шорт байдгийг бол гэж ороод хамгийн их үзэлттэй Smells Like Teen Spirit ингээд сонсч. Юу ч ойлгодгүй. Ийм сонин тус сонсч яадаг гэдэг. Тэгээ 2 жилийн дараа сонсон чи амар гоё санагдав. Бэлэн болсон байсан байж чи. Ийм дуу сонсох хэмжээний зовлон туулсан юм байна мандаа би. Зовлон, надад заавал зовлон шалгуулсан юм шүү дээ. Тэгэл чинь ганцхан зовлонгийн тухай биш дээ. Тийм үгүй тийм. Тэгээд яг
юм чи яг наснасантай ингээд өөр үедээ сонсох хэрэгтэй цаг цаг юм тий. Тэрнээс өмнө юм хойно ч юм уу сонсч байгаа уусаа ойлгохгүй тийм юм бэ? цаг нэр хэл болно л. Тийм байна. Одоо ер нь тэгдэг штеп вилог ингээд аюух бохимдаа ч юм уу стресстэй ч юм уу яахаа ингээд мэдэхгүй тийм үе хүн болгонд аюух гарч ирдэг штеп. Тех болгондоо ингээд л өөртөө заа нэ та болдог юм болдгоор болно болохгүй л тэгэл билэн штеп гээл аюух өөртөө тэгж хэлдэг. Тэгэхээр тухайд яг ингээд аюух хөрхөө хэдэн хоногтой ч юм уу тавьшаад цааш явдаг. Чи яаж тэгш тэгш би бүр шүн ингээд нойр хүрдгүү ингээд тэрээгээ бодохоор ёо яаж бэлтгэл байхгүй яа. Би одоо чи тархи ажиллуулаад байгаа байхгүй юу? Тархичин л нөгөө чи тархитаа ингээд нэг юм дээр ингээд тогтоолаа гэл нөгөө хий иргэдэг нэг юу гэдэг штэ тийм ингээд машин гэдэг чинь шинжлэх эргээд байгаа байхгүй юу гэл ингээд бодоод энэ тэрнээс тайрч чадахгүй нэг чинь тархи л ажиллуулаад байгаа шүү. Тэрнээс тархи тэрнээс нь яханд бол уул нь одоо сонирхдаг гоё хөгжмөө сонсох ч юм уу те гоё өөр анхаарлаа сарниулах хэрэгтэй байхгүй. Энэ тархины анхаарлыг л өөр юм тавьчих хэрэгтэй. Эсвэл анхаарлаа сарниулах гэдэг чинь амар тийм шүү. Өөр юм уу? Болцсон яг махчилсан уу? Махчилсан аа. Тэр бодлоо хэн сурах? Одоо таны бясалгал авах. Зөв бас тийм. Тэгээд би яг бодсон бясалгал хийх гэлээ суудгаа. Тэгэл тэр нөгөө типс дээр хийж байгаа байхгүй. За эхлээд ингээ амьсгалаа ингээ мэдэр тэрээр хийнэ. Амьсгалаа мэдэж чаддгүй. Тэр хүмүүс чинь хамаатай нэг нүхээр амьсгалдаг гэдэг юм байлээ шүү. Тэгээд их ч өөрөө бараг бүтэж өгч байгаа шүү дээ. Эхлээд мэдэхгүй. Гэхдээ хамаагүй буужхгүй байх юм болохгүй юу? Тэгээд мэдрэхгүй байгаагаа мэдж ин чи өөрөө бас мэдэрч байгаа байхгүй. Тийм баг. Тийм шүү дээ. Чи ингээд амьсгал ингээд чиний хамраар орж ийн орохгүй байна гэдэг те. Орохгүй бол за орохгүй байгаа юм байна гэдэл мэдрэх байхгүй. Эсвэл те чи орохгүй байгаа орж байгаа шүү дээ. Гэхдээ чи орохгүй байгаагаа мэдрэхгүй байна л гэдэг мэдэрнэ. Чи мэдрэхгүй байгаа мэдэрнэ гэж байгаа чинь өөрөө бас мэдрэмж байна. Тийм баг тий. Ерөөс юу ч бодохгүй ингэ байх гэж хичээлээ. За ястаж чадсангүй нөгөө нэг цэвэдийн дуурайг битээ амар битцсэн. Микрофоноор биш ноутбукийнхаа микрофоноор битцсэн. Нөгөөд толгойн нэгээс нэг илхнээс ингэ тоглохтой даан чинь ёо. Shit. Нэг үз чи бясалгал хийж амарцсан юу л. Тийм шүү дээ. Гэтэ тэр бол байдаг л юм. Анх бясалгал хийж хахад бол тэгэл уртсан юм шүү дээ бас бясалгалч юм. За дараагийн сэдв нь болохоор одоо тэсэн үнэлэн. Тийм. Талбай орлого усан хориглоор. Таны overrated гэж бодож байна уу? Underrated гэж бодож байна уу? Бид нөгөө тэрийг очиж яг үзэж өөрхөн би зүгээр дээрээс нөгөө юуны дээрээс нэг харсан. Дээрээс авсан зургийг нэг харсан буюу тэгээд дээрээс нөгөө юуны Central Tower-ын дээрээс нэг харсан. Яг очиж үзээд хараад яагаад болохоос зэрэг үнэлгээ өгөх аюу хэцүү байна л да. Гэтэ зүгээр яг хийцэн биш юу тэр талбай уртыг хийх санаа нь юу яг хийх яг юм бол яагаад үгүй гэж байж болно. Гэхдээ хийсэн цаг хугацаа тохируулсан гаргасан мөнгө төгрөг тэрийг бодох юм бол ер нь улс төрийн зорилгоор хийсэн байна л. Тэ сонголтоо үйлдвэрлээд хийчихэл гэсэн мэдрэмж төрж байгаа. Тэр чинь тэгэл аль дээр хийж болох байсан яагаад хийчихгүй юм. Тэ тэр чинь гэгүүлийн санал гарсан. Тэгээд тэр яагаад заавал сонгуулийн наан бэлэн болгож байгаа юм. Тэ тэгээд тэр их хэмжээний мөнгө тэгж тэрэнд үнэхээр зарцуулах байсан. Би бол зүгээр очиж хараг болоор хэлж чадахгүй юм. Гэтэ дээрээс нарахад бол тэгж хэмжээний мөнгөтэй байхаар харагдахгүй л байгаа байхгүй. Тийм. Тэгээд тийм учраас надад бол байгаад тэгэл би болсон байна. Зарим нэг хүмүүс таашаал байж л байгаа. Тэр юмар өчнөө өөр гоё юм Улаанбаатар хотын иргэдэд нөлөөтэй юм хийж болохоор байсан тийм учраас тэр бол тэгэл яг үүндээ зөв би маш энгийнээр хэлэх юм бол улс төрийн сонгуулийн үүнтэй холбоотойгоор л цаг хугацааны хувьд гаргасан хөнгөнгийн хувьд хийчлээ л гэж би иргэний хувьд үнсэн. Миний төвлөлт. Очиж хараад яг таашаал аваагүй болохоор зэрэг бас шүтдэг тийм ямар юм. Зарим хүмүүс өстэй энэ Central Tower амьдарч байгаа ажиллаж байгаа хүмүүс чинь айгуу дургүй байл шүү дээ. Нэг маягийн дуустан ядаргаад нөгөө хүнийг яргалан гэдэг шиг юм болоод байна. Амьдарч явуулж хайсан тийм. Нэндээ бол яг мэдэрч байгаа. Танаа талбай яаж гэж болохоор банк нэг маягийн. Тий. Гэтэ бас нөгөө сая нэг хэсэг амар шүүмж явсан шүү дээ. Тэгсэн дээрсэн үү? Айгуу аяархан тавьдаг болсон. Тэгээд тавьдаг цагаа бас босгоцсон мэт. Яг өдрийн хоолны цаг ажилд харах цаг. За. Тэнгүүд л явсараа.
Тэгэхээр зэрэг манайх нэг судалгаа муутай хийсэн байгаа байхгүй тэрийг тий. Чи анханаас нь тэгж хийж болох байсан тий. Тэр чинь орчин тойрны судалгаа муутай магадгүй эсвэл тэрийг стожинг устрын сонирхолтой юу яараа албаар тэгж чамд тавьж одоо хийснийг хүмүүс төрсөн юм уу тий. Надад өдөөд сонголт хийсэн юм биш. Холоос гоё биш гоё харагдахгүй л үлээ тий. Одоо тэрийг бол зөндөө олон тэр мөнгөөр бол зөндөө олон сургууль соёлтой холбоотой боловсралтай одоо би зөвхөн хүн рүү ханддаг учраас тэр хөгжүүлэхэд бол зорилт зөндөө хэв хийж болох байсан. Бүр бүтэн сургууль соёл босгоод тавьчих. Сургууль цэцэрлэг босгоод тавих боломжтой байхгүй. Гэхдээ яд жирүүл мэндийн салбар дээр. Би бол тэрийг бол амар overrated гэж бодож байгаа. Би яг ч үзсэн л тийм. Тэгээ юм нэг жишээ шүү дээ. Яг өндөр манай дуус төр одоо ингээл манай төсвийн мөнгийг юм зарцуулж байгаа дарах юм бол тийм зөндөө байгаа. Тэрийг залуучууд надад цаана шинэ үеийнхэн айгу энийг бол яг би бол одоо шүмжлээ гэдэг нэг ус төрж байгаа ч юм биш л дээ. Зүгээр өнөхөр бодит амьдрал юм байгаа. Ус төр бол хаач бас асуудалтай байдаг. Гэхдээ тэр нь сайжраад явах ёстой байхгүй. Тэгэхээр шүмжилж ийжл сайжин тийм учраас шүмжилж байна. Шүмжлэхгүй бол нэ цаас чинь нэмхэн чиглэхээс болохгүй те хүн гिचнээ те гэдэг шиг ямар ч байсан шүмжилж ийжл бидний арчсан нийгэмд шүмж гэдэг чинь тийм л үүрэгтэй байдаг. Тэгжил та нар ширээ шүмжлэг бол тэр дуу шимэгийг өөрчлөхгүй шүү дээ. Шүмжсэн учраас дуу шимэгийг өөрчлөөд арай тэр хэм маяг юу гин те хуваар өөрчилсөн гэж шүү дээ. Сайжруулсан байна. Тэгэл ингээд сайж тэгжиж явдаг учраас бид нар бол одоо иргэд ялангуяа та нар шиг залуучууд бол алдаа туталтай юмыг шүмжлээд ирээд явж байгаа л хэрэгтэй. Тэр яг юм байгаль гэсэн сэтгэл нь бол хөргөн байгаа юм. Гэтэ яагаад заавал усаар өглөө Монголын дөрөв хэдэн үйлчлэлийн дулаалт байдаг харин яг үнэ. Яг наач 100 л ашиг харин тийш яг үнэ. Хэрэглээг нь ерөөсөө бодлоо байна. Ядаж өглөө тэрийг яаж ашиглах уу гэдгийг бас ядаж нэг тийм гоё юуны усан сан мөсөн одоо гулгуурын талбай болгочдөг бол бас өөр хэрэгтэй. Тэгвэл бас нэг тэр чинь өдөө зундаа өглөөлөө гэдэг тийм бол биш гэж би ойлгосон. Тэгээд тийчийн тулд аягүй засар хэрэгтэй. Тэгвэл тийм амар хүн ялхаад их юм болов уу? Өвлийн болгож тий өв замынхаа хүн гэвэл хүсэж тийш нэр л өмнө шүү дээ. Хэл удаж тэгээ 100 жингаа болон за тэгээд аягүй хавар нам цааны удаа үргэлжлүүлдэг шүү дээ. Тэгвэл нөгөөд нь одоо нөгөө хотын нөгөө усны хоолой нэгдсэн юм байна. Тэгээд усны хоолой нөлөөлөд тэгээд нөгөө өрийн ус чинь нөгөө яхаа нөлөөсөн. Тэр надад үнэхээр бүр дам шийдлээсэн бүр яа би амар үзэж байна. Нэнтэй юу гэж хэлээ. Миний бол нэг юм аюу авууштай санагдсан. Юу гэхээр аюу богино хугацаанд ямар ч бүтээн байгуулдаг Монголын манайд нуугын хийхдээ сонгуул олгох. Тэгэхээр ер нь сонгуул гэлтэхгүйгээр ямар нэг юм хийх юм эсвэл болох юм байна. Өөрт нь манай юу штэ бас тэр утаа штэ. Хүсэх бол шийдэж болж л байгаа. Хүсэх бол 50% бууруулж болж штэ. Хүсээд. Тэгэхээр аюу бол асуудлыг штэ шийдэж болох байхгүй. Бидний гаццсан байгаа асуудал шийдэж болох. Гэтэ яг бас та ингээд офисээс ингээ харангуул дэжгүй харагддаг шүү дээ. Хэрэг юм тэр. Гэтэ ялчгүй явж байгаа дуунууд нь үнэхээр биш. Тэгээс яг нэг юу яасан шүү дээ. Одоо сонгол нам өөрийнх нь дуу гар тэмүүлэг ашиглалтанд оруулчаад нэг тодорхой намын дуунууд яваад тэгээд шууд ойлгомжтой болчихгүй. Тийм боломжтой юм. Тэгвэл яг л үнэн би тэр талаар бол сонсоогүй мэдээгүй. Тэр одоо хажууд болохоор тохируулсан тий цаг хугацаа тий юм ин гаргасан төсвийн бодохоор бол яг л сонгол зориулсан байна л гэдэг мэдгэцсэн л дээ. Сонгол үеэр их юм харагддаг юм бэ. Тэр нь бид нар л анзаардаг болохоос тийм айгүйх байд юм л одоо ингээл сүүлийн дууштай ингээл гарч байгаа дуунуудыг харангуул одоо нэг дуун дээр тэгсэн аахгүй налахын зам гэдэг ороод ирсэнээс аахгүй. Тэгвэл налахын зам энэ намаа тэгэхээр сонгол юм байна. Тэгсэн ард нь ингээд нэг хүний зураг ивлүүлсэн байдаг ч тэгвэл ийм байсан юм биш. Тэгвэл яг бид нар одоо ингээд би яг дунд нь яг байсан болохоор тэрийг орлоо харчих чаана. Тэгвэл залуу үеийнхэн ч юм уу те дөнгөж 18 амтай хүмүүстүүд бол тэрийг мэдэхгүй ш анзаарахгүй. Тэгэл 70 мессеж өгдөг тэгвүү те. Мэдхгүй байдлаар ер нь бол хүн нөлөөлдөг юм айгүй хэд юм блэ. Тий. За одоо ингээд подкастын уламжлалт дугаар болох нэг дууны кинонд орно. Тийм. За яг шинэ болохоор Scorpions-ийн Wind of Change гэдэг дуу саналсан байгаа. Тэгээ яагаад тэр дуу саналсан бэ? Би ингэж бодож байгаа байхгүй юу? Wind of Change чанга нөө түүхэн өөрөө 90-ад онд тийм ээ 80-ад оны сүүлээр 90-ад оны ихээр хоёр систем
хоёр тогтолцоо биеинтэйгээ өрсөлддөг байсан бол нэг систем нь унаад нэлээд олон улс оронд бол өөрчлөлтийн уур амьсгал бий болсон тий. Тэгээд өөрчлөлтийн салхи гэдэг тэр дууг Scorpions гаргасан штэ. Тэгээд тэр өдөр чи одоо 30 жилийн өмнө байхгүй юу. Тэгээд тэр өөрчлөлтийн үр дүнгээр олон улс орон арчлалын энэ тогтолцоо руу шилжээд арчлал гэдгийг хэрэгжүүлээд тэрнийх нь сайн тал муу тал аль альнаас нь аль нэг нь амсаад тийм ээ үр дагаврыг амсаад тэрнээсээ суралцаад явж байгаа. Тэгээ энэ 30 жил бол суралцах хэмжил байсан. Одоо миний бодож байгаагаар энэ 30 жилийн дараагийн шинжилэл болох хугацаанд болсон. Бид нар энэ 30 жилд Монгол яг ганцхан Монгол улс дээр аваад үзье л да. Энэ бол ганцхан Монгол улстай холбоотой биш. Дэлхийд даяар явагдаж байгаа өөрчлөлт. Дэлхийд даяар бол хэрвээ дэлхийд даяар гэдгээр нь харах юм бол манай дэлхийн маань өөрөө тэр үед бол социалист гэдэг систем нь унчлаа. Одоо капиталист систем зөв байсан юм байна. Арчлал гэдэг нь зөв байсан юм байна гэд ингээд явж исэн тий. Гэтэл одоо капиталист гэдэг систем маань өөрөө асуудалтай болоод дэлхийн маш олон хүний амьдралын асуудлыг шийдэж чадхаа болоод гацаад ирлээ шүү дээ. Тэгээд тийм учраас одоо бас change хэрэгтэй болсон байхгүй. Тийм учраас би энэ дууг онцлсон. Дэлхийд ийм байгаа, Монголд бас яг тийм байгаа. Монгол бид нар 30 жил арчлал гэж яваад арчлалынхаа юмыг сайн муу юмнуудыг суралцаад алдаа байд юм байна. Энэ бол яг 100% төгс зүйл биш юм байна. Энийг бид нар сайжруулад явах ёстой юм байна. Сайжруулад Монгол хөрсөн дээр буулгах ёстой юм байна. Бид нар Монголын өрнийн сэтгэлгээн дээр суурилсан энэ загварыг авсан. Тэрийг одоо дорны буюу Монгол сэтгэн дээр буулгаад онцлогийг өөрийнхөө онцлогийг шингээгээд өөрийн гэсэн загвартай болох ёстой юм байна гэдэг дүгнэлтийг бол монголчууд үүшээ хийцэн байгаа шүү дээ. Тэгэхээр тэхийн тул тэр чинь бол өөрөө шинжилэл байхгүй. Одоо бид нар жинхэнэ Монгол хөрсөн дээр буусан. Монголчууд юу хүсэж байгаа? Монгол хүний үнэт зүйл юу юм? Монгол хүн яаж амьдрахыг хүсэж байгаа? Тэхийн тул биднэрт чухал зүйл маань юу юм? Уламжлал маань, түүх маань чухал уу? Түүх маань чухал гэж хүмүүс ярьж байна те. Тэгвэл түүхэнд маань юу чухал юм? Чингис хааныг бид нар зүгээр цээжээ дэлдээд ярих биш. Чингис хааны яг ямар үйлдэл нь, ямар үнэт зүйл нь чухал юм? Ямар зарчим нь чухал юм? Тэрийг бид нар авч явахыг хүсэж байна уу? Хүсэж байгаа бол яг ямар зарчмыг авч явах гэдэг юм? Энэ асуултанд хариулаад дараагийн одоо шинжилэл бий болох хэрэгтэй байхгүй. Тийм учраас би Wind of Change гэдэг дууг яасан сонгосон юм. Одоо тэр таалагдаад тэр. Би тэнийг Scorpions гэл аваад их air байсан шүү дээ. Би тэний нэг дунд амар дуртай байхгүй. Still Love Me гэдэг. Тэр бүр ёо би тэр дуу амар тэр ч гоо сүлх 3 жил юм амар дуртай болж гисэн байхгүй. Тэгээд амар сол байсан чи аав гэдэг юм шиг тавьжсэн. Тэгээд чиний дуу тавьчих хэлчихсэн байхгүй. Тэгэхээр би за нэг тавьчихлаа гэвэл мэдгүй болоо яах вэ гэж. За одоо мөрсгөл тавьсан чи аав амар дуртай шээ. Тэгээ штэ. Та нэг юм тийм өгсөн чи чи надад чи би маа гэр хамгийн анх пен завтаа наад хамтлагийн чинь бензин явуулчихсан. Өдөр шинэ надад чи сонсч ирсэн гэл. Үгийн бүх үгийг нэг таашдуулна. Би чи бүр ингэ тэр ямар гоо татны хэлцээ өсөж байгаа шүү дээ. Тэгээ шүү дээ. Тэг дундаа ижилсэл бий болж шүү дээ. Тэрс өмнө аав шүү дээ. Тийм урлагч юм нэг юм хүснэ болохоор нэг ижил юм яг байгаа тийм мэднэ гэтээ яг ингэ бүр бодтер ингэж яаж хэвцэг болох бүр амар гоё мэдрэмж төрсэн шүү дээ. Тэг Scorpions юу нэг л 30 жилийн өмнө бий болсон өөрчлөлтийн бас бэлэг тэмдэг болсон аюу байхгүй юу? Тийм гэрман хамтлаг шүү дээ. Тийм тэгээд бэлэг тэмдэг болсон хамтлаг тэр бэлэг тэмдэг болсон дуунуудыг гаргасан хамтлаг байхгүй юу? Тийм учраас би өөрчлөлт гэдэгнээс гэрман хамтлаг. Дээрээс нас гэрман. Тийм. Та гэхдээ гэрман сурж байхдаа энэ төгс сонссон. Үгүй би наан сонссон. Тийм. Дараа нь Scorpions-ыг би гэрман гэж эхлээд би ханхан чи мэдгүй таалагдал. Тэгээд дараа нь харин яасан ч гэрман байж таарсан. Германч бас хөгжмөрөө яг pop rock хөгжмөрөө дэлхийд бас гой юмнуудыг гаргасан ус юм шүү дээ. За киноороо киноны болохоор та Invictus гэдэг киног сануулгасан. Та юу үзсэн үү тэгээд? Үзсэн. За хүн санагдсан уу? Айгу одоо юу гэх inspiring айгу тийм хүн юм ойлгуулахар гэх юм киноос санагдсан шүү дээ. Inspiring шүү одоо ирч хүч өгсөн те. Тэмүүлэл өгсөн те. Одоо мотивац өгсөн гэж бодсон шүү дээ. Тийм л. Тэгээ яг нэг саяхан ч одоо ч арай гайгүй болчих. Саяхан нэг 2-3 сарын өмнө нэг бас хөдөлгөөн болоод хар амж гэсэн үнцэнтэй юм. Тэгээл тийм юм гарсан. Тэрнтэй бас тодорхой хэмжээ жоохон ч болтгой холбогдох юм болов уу гэж. Бас ягаад ч юм бодогдсон. Татамар амар өөрөөр байсан шүү. За харин нуусыг катлаг гэсэн. Яг катлаг яхан бэ? Зөв тийм. Бид тэр хэрэг өмнө сонссон бол бид нар багштай л энийг дугаар хийгээд тэгээд тэрээ дахиад шинжилж хийж байгаа байхгүй. Энд дэр энийгээ ярьсан.
Гэтэ энэ удаа шинээс өөр суртууд орж ирлээ. Харин энэ кино бол орж ирж байна эргээд тийм аа. Асуулт нь. Тийм. Тэгээ тэр кино тэр үедээ би нэг үзээгүйсэн. Тэрний дараа үзсэн чинь сая ингэ нөгөө үзэхтэй цагаасаа төрүүлж үзэн хавцарч үзэн гэж надад нэг л төрүүл үзсэн шүү дээ. Өөрийнхөө яагаад тэгэхээр надаа яг чинь тийм юм Nelson Mandela-гийн энэ тэр ингэ нөгөө үзэл бодол нь нэг би жоохон ойлгох хэмжээндээ биш байгаа даа шин. Гэтэ яг дотор тэр хүний үн цэн ингэ нөгөө үнд зүйл нь байгаа л да одоо ингэ өмнөх хүний ингэ уурчлаад ингэ хамт нэг баг болсон гэдэг ингэ ажсан. Би нэг яг тийм чи Оросдын төлөө албатай юм шүү дээ. нилээн байтугай байдаг ч одоо. Ерөнхийлөгч нь байсан басан юм шүү дээ тий. Тэр улс төр. Би улс төр одоо жоохон бэлэн биш байгаа гэдгийг яг зөв. Чамд хол санагдаад байсан тий. Яасан жоохон яасан. Надад бол тэр кино юугаараа таалагддаг гэхэлэр зэрэг яг улс төрийн төвшөнд ч тэр хувь нийт төвшөнд ч гэсэн тэрэнд айгүй их гоё нэг талаасаа сургамжтай нөгөө талаас яг бодит амьдрал дээр бас үйл явдлахгүй ч зүгээр зохиоцсон болов шүү дээ. Гэхдээ яг нэг л үйл явдлаар дамжуулаад юм харуулж байгаа шүү дээ. 95 оны рагбигийн дэлхийн аварга болж байгаа тий өмнөд Африкт болж байгаа. Тэр нь болохоор зэрэг апартеид дэглэм одоо унсны дараахан баггүй юу. Тэгээд апартеид дэглэм унсны дараахан Нельсон Мандела ерөнхийлөгч болоод тэг яг улс орноо яг ямар улс орн болох вэ? Ард түмнээ өөрийнхөө одоо тэр хүсэл эрмэлзэлтэй нэгтгэх тэр үйл явцтай давхцсан тэр үйл явдлуудыг харуулж байгаа байхгүй. Тэгээ надад яг хувийн үед аймаг таалагдсан юм гэхэл зэрэг хамгийн яг үндэ тэр апартеид эднэртэй гэхээсээ илүү хамгийн таалагдсан юм бол тэр хувь хүнтэй холбоотой байхгүй. Тэр хүн 27 жил цагаан арснууд буюу апартеидын төлөөлөгч нар тэр дэглэм болол маань үнийг шорон байлгасан 27 жил тань төсөөлтөө хүний амьдрал хүн хэдэн жил амьдралдаг үлээ те тэр хүн хэдэн жил амьдсан амьдралынх нь ядаж 3-1 шорон өнгөрүүлсэн байгаа байхгүй. Тэгж яхад тэр хүн тэндээс нэгдүгээр тэрийг дамтуулах тэр мундаг хүч дотоод хүч те хоёрдугаар дам тулчаад тэрийг тийшээ тэр хүнийг тийшээ оруулсан хүмүүсийг уучлах хүч. Тэгээ уучлсныхаа дараа эргээд тэр улсаа босгох хүч. Тэр ямар мундаг тэр дотоод сэтгэлийн хүч вэ? Тэгэхээр хүнд ямар их хүч байдаг вэ гэдэг нь ямар нөөц байдаг вэ гэдгийг тэр хүнээр харуулж байгаа байхгүй. Тэр хүн мэдээж онцгой хүн. Гэхдээ хүн болгонд тэр онцгой зүйл байгаа л байхгүй. Тэрийг дайчлах юм бол тэр мундаг хүчтэй тий уучлах хүч. Тэр бол айгүй том. Уучлах чадчих юм чинь бус бүх юм хийж чадна гэсэн үг. Тэдэртээ уучлсан учраас манай өндөр рагбигийн яаж тэр багийнхантай ажиллаж чинь тий дандаа шарууд байгаа шүү дээ хингэн тийм биз дээ. Тэр шар багийг яаж тэр шар багийг юуны шин апартеидгүй шин дэглэмтэй хар одоо тий ерөнхийлөгчтэй улс орны бэлтэмдэг болгож чадав. тэрхэн мөчд тийм ээ. Тэр чинь аюу мундаг ухаан, мундаг хүч, мундаг сэтгэлийн тэнхээ тэр хүнд ер нь юу байж болох вэ гэдгийг харуулсан гоё юу байхгүй. Уучлал бүхэл бүтэн аюу мундаг уучлал байж болно тий. Тэр нь өөрийнх нь тэр шоронгийнх нь юм байж байгаа ч тэр цагаан юу ахлах тий рагби юуны ахлах тэнд очиж сууж агаад тэн дотор нь тэр шоронгийнхан тэр юун дотор музей болсон тэнд нь очиж сууж агаад эргэцүүлж бодож байгаа цаг тэр юунууд гоё киноны гоё хэсгүүд тахгүй миний бодлоор надад бол тэр амар таалаг тэр утгаар аягүй таалагдаа. Хоёрдугаарт бол ард түмэн болон хүч нэгдэн гэдэг бол ганцхан хүнээс ч гэсэн шалтгаалдаг. Тэгээ улс орн нэгдэн гэдэг те цаг үеийн болоод ингэх юм бол ганцхан хүнээс ч шалтгаалдаг. Тэгээд нэгдэж чадах юм бол ямар мундаг хүч болж чадчихээн гэдгийг харуулж байгаа байхгүй. Ямар ч одоо юугаар урьдчилсан тооцоогоор бол ялах баг бол байгаагүй. Гэхдээ ялж чадсан. Тэгээ тэр ялж чадсан мөрөөдлийг өгч чадсан. Тэр ард түмэнд хүчин өгч чадсан тий. Өөрөөр хэлбэл Нельсон Манделагийн өөртөө итгэх тэр итгэл үнэмшил нь ард түмний итгэл үнэмшил болсон байхгүй. Тэр рагбигийн дэлхийн аваргаар тэгж чадсан байхгүй. Тэр бол хүний дотоод нэг хүн байгаа тэр дотоод итгэл үнэмшил ямар нэгэн үйл явдлаар дамжаад ард түмний итгэл үнэмшил болж чадж байгаа байхгүй. Тэр утгаар надад яг та хоёрын ядаж нэг асуусан үе маань би өөрөө улс төртэй нэлийн улс төрт байхгүй байж байгаад эргэж улс төрийн энэ асуудал руу орж исэн үетэй холбоотой байсан учраас ч гэсэн энэ хоёр энэ кино энэ дуг санал болгосон баг та. Таасаа хэлсэн чинь хүний уушлах сэтгэлийг хийж байгаа шүү дээ. Би болохоор наснаас хамаарч байгаа. Би нэг тийм юм дээр амар экспириенс баг. Тэр яагаад тэгж уучлаж байгааг би тийм одоохон дээр ерөөсөө хүлээж эсвэл өөрөө тгээгүй болохоор ч юм уу.
Тэгээд би ерөөс гол үнэ шалтгааны нэг ойлгохгүй нэг зөрчил үүсэж байгаа шүү дээ. Жигээс нөө энийг ойлгох хэмжээний зовлон туудаагүй байна гэж бодсон. Наа чи нэг юм шүү дээ. Наа чи бас л нэг л үзэг байхгүй юу? Тэгэхээр миний надад бол тэр кино бол үнэхээр амар анхуцчихэд биз дээ. Тэгээ гоё жүжигчд бас тоглосон. Тэгээ гоё итгэл юм шиг. Тийм үү. Тийм. Дэмон бол яг тэрийг тоглож чадах юм л байхгүй юу? Тэр надад миний бас дутаад жүжигч чинь. Тийм. Тэгээд нөгөө хин Нельсон Мандела тоглосон ч гэсэн бас миний дутаад жүжигч чинь. Morgan Freeman. Тэгэхээр зэрэг тэр хоёулаа миний өөрийн дуртай жүжигч. Тэгээ ядаж тэгээ тэр хоёулаа тэр кинонд тоглолцсон. Тэгээд надад тэр кино аягүй гоё санагддаг байхгүй. Би бас эргүүлж үзэх дуртай. Та тэгвэл юу Мэт дуртай бол юу дуртай юм шүү? Барби ухаантын юу ямар гүд ухаантын зүгээр ингээд зогсож байгаа юм байна. Тийм тэгээд нөгөө орон нүүлсэн ч гэсэн аягүй гоё жүжигчтэй бас гоё жүжигчтэй тэр гоё кино байхгүй бас аягүй гоё кино. Гүд ухаантын гоё кино. Тэгээд тэр нөгөө профессорыг тэр нөгөө профессорыг тэр яаж байгаа те аягүй тийм тэр хүний аягүй гоё контраст тавьж байгаа байхгүй тэр кино. Маш сурчин ярьдаг аягүй гоё те аягүй. Лахандаа нөгөө уулзахгүй байдаг сүүл рүү амар ярддаг болол тийм шүү. Тэгээ тэр багш болохоор зэрэг бол тэр хүний талантыг хараад байгаа. Нэг багш нь бол тэр хүний авьяасыг харж байгаа. Нөгөө багш болохоор тэр хүний дотоод сэтгэлийг харж байгаа байхгүй. Тэгээ яваа явандаа хоёулаа айлын хардаг болж байгаа. Гэхдээ тэр чинь бол нэг нь бол тэр залуу руу хандж байгаа хандлага нь бол эхлээд бол авьяас нарсан байхгүй. Тэр авьяас бол амар авьяас нь нэлээд ингээд шунцсан тийм. Гэтэл тэр хүн бол тэр хүний доторх ертөнцийг харж байгаа. Ер нь мэд энэ төгсөн кинод гоё л таа. Тий, сая тэрнийг анзаараад байсан чинь ер нь өмнө ч ярьж чадчих анзаарсан байхгүй. Та ингээд тэр нөгөө Нельсон Манделагийн 27 жил ингээд яачаад тэг уучлах чадсан гэдэг амар ингээд нөгөө хоолой чинь ингээд өнгөнч дээшлээд ингээд нүдэнд нэлээд томруулж ийг нөгөө 5 6 яваад тэр бол ингэж чаддгүй хүмүүс. Тэр тийм түүх байдгүй. Та яагаад ингэж амар яг тийм төвшнгийнх бол биш шүү. Арай бас тийм 27 жил би юу төсөөлж байгаа тийм. Гэхдээ хүнийг уучлах тийм нөхцөл бол би гарч ирсэн. Тэгээ уучлж ирсэн. Тэгээ тэр нь тхийн төлөө бас удаан явсан. Тэрэндээ улаан тэр асуудалтайгаа удаан зөрчилдсөн, ажилласан, өөр дээрээ ажилласан тэгээ уучлсан. Тэгээ уучлсанд амар жаргалтай, амар баярлсан. Өөрөө чөлөөлж байгаа байхгүй чи өөрөө чөлөөлж байгаа байхгүй золонгоос чөлөөлж байгаа шүү дээ өөрийгөө. Тэр чинь бол аюу тун яг үндэ чи өөрийгөө золонгоос болж байгаа. Чи уучлахгүй бол чи өөрийгөө зовоож байгаа байхгүй. Тэгээд дээрэс нь чи аюух боломжийг нээж байгаа байхгүй. Уучлаагүй хаа чи боломжийг хаачиж байгаа байхгүй. Уучлаад чи нэгдүгээр өөрийгөө чөлөөлж байгаа, хоёрдугаар чи аюу тун боломжийг нээж байгаа. Тэр бол арай юм хүнийх шиг тийм төвшнгийнх бол биш. Гэтэл бас аюу сериус юм тийм. Танд хэдэн жил шаардлагасан бэ? Уучлаа. 3-4 жил. Тэгэл тэр үнд чинь бэлтгэл бүх юм шүү дээ. Тэрийг ингээд бодоод яваад юм гэхээ. Би болох ингээд мартчихдаг байхгүй юу? Тэр хүн надад буруу хийсэн ч гэсэн тэр үедээ хасж байгаа юм шиг намайг нүүдэрдэг. Тэгээд тийм хэр хэмжээний юмас хамаарна л да тий. Тухайн үед асаа үрсэн ингээд богино хугацааны аюу тийм гүн гүнзгий бас гомдол. Тийм байж болно шүү дээ тий яг үнэ. Яаж уучлах? Тийм харин тийм яг үнэ. Яаж уучлахаач мэдэхгүй тийм яг үнэ. Тийм байгаа шиг байна тий. Би уучлах ёстойгоо мэдээд байгаа уучлмаар байгаа яаж уучлах болохгүй. Энэ дотор бол өөртөө л ажиллана. Тэр хүнтэй биш. Тэр үйл явдалтай биш. Өөртөө ажиллах байхгүй. Тэр бясалгал чинь яг тийм байхгүй. Яг өөртөө л ажилладаг байхгүй. Тэр асуудал болгоны тухтай ярьж. Тэгээд тэр нь тэгдэж заяа гэжтэй яхаар ингээд цаанаасаа л ингээд юм уудлаа яриад байдаг шүү дээ. Би бүр машиг арай зүгээр нэг ёо бүр сэтгэл зүйч ярьжтэй шээ. Сая аяgur тэр идэв мө гэдэг юм аяgur. Яг подкаст эхлэхээс өмнө бид хоёр нэндээ тэр далгын галлаа нэлийн юм усан типс авсан зөвлөгөө. Хинээсээ? Танаас. Бодлогын доллароо. Тэгэл тэрийг нэг харанхуу юундсэн тэр нэг хөнгөлний ганц тийм гэгэр засаж байгаа юм чи хасна. Ингээ багш надад нэг хэлсэн үг нь л амар нөлөөлсөн. Юу надад нэг тийжилж хэлсэн шүү дээ. Ингээд усан дотор шороо игээд утгаад тэр булангаар доошоо буусны дараа тэр усыг хараарай гэж хэлсэн. Тэрийг ер нь л нэг амжилтаа ингээд нэг бодж авдаг хэдхэн ингээд нэг өгнөд идэх та тэндээ ер нь л нэг болсон. Одоо ер нь бас ямар нэг юм болох юм бол тэрийг амар их бод. Тийм үнэ зөв баггүй булангараад.
Босны дараа хараад үзвэл шал өөр харагддаг юм лээ. Тагт яг ингээд юу жиматийн оюутнуудтай айгу тодгүй өнгөлтнийхээ амар нэг тийм татна. Багшаас л гэдэг. Тэгээ ер нь бол таныг оруулаарай гэж бас нэлээд хэдэн санал ирсэн. Тэгсэн баярлалаа. Гэхдээ багш өөр өөрийн онцлогтой байхгүй тийм миний онцлог энэ те багш өөрийн хүн болгон л өөр юм гэсэн бас гоё хувь нэмэртэй гэж би боддог. Тэгээ хүн өөртөө байгаа юм хуваалцах шиг сайхан байхгүй шүү дээ. Тэгээ ер нь нөгөө хинт гэжсэн байлаа. Гэтэ би ер нь энэ багал юу хальта хуваалцахаар үрждэг юм байдаг, хуваалцахаар багасдаг юм байдаг. Гэтэ сайн сайхан юм бол дандаа үрждэг хуваалцахад тий. Хуваалцахад багасдаг юм бол тийм ач холбогдолгүй гэж нэг хүний хэлсэн юм байдаг. Би тэрийг санахгүй. Тэр нь мөнгө авахгүй жишээлбэл мөнгө бол хуваалцчих юм бол багасчдаг шүү дээ тий. Жишээ чамд 10 байж байгаа чи 5-ыг өгчих юм бол чамд 5 л үлдэн тий. Чамд байгаа мэдлэг боловсрал, чамд байгаа сэтгэл тий. Тэрийг хуваалцах юм бол тэр нь өөрөө үржээд явдаг. Үржээ тань ч нэмэгдээд надад ч нэмэгддэг. Бос хуваалцаж байгаа мөндөө ч нэмэгдээд явдаг. Тэр тийм айгу гоё ихгүй тий энэ бол. Тэгээ энэ бол багш хүн болгонд байх ёстой байдаг зүйл гэж би боддог тий. Хүнтэй юм хуваалцчих тэр хүн багш гэдэг хүн те ментор хүн. Тэгээ одоо миний ойлгож байгаагаар бас багш гэдэг чинь өөрөө бас ойлголт нь одоо илүү өргөн болж эхэлж штэ. Бид нар те багш хүн гэдэг хүн юу гэж болох вэ? Зүгээр нэг мэдлэгийг түгээдэг хүн байх уу? Эсвэл өөр хүн байх уу? Одоо бол шинэ 90 цаг үед бол багш гэдэг хүний ойлголт бас өөр болж эхэлж штэ. Гэхдээ багш гэдэг хүний ойлголтыг шал өөрөөр бид нар надад л тэгж санагдсан. Шал бүр юу юм багш гэдэг ямар сайн нэг гэж бодтол байсан байхгүй юу? Багш хичээл заахад биш гэдгийг амар тийм асуудал ганцхан хичээл биш байхгүй тий. Зөвхөн ном бариад донл хийдэг юм аа гэдгийг ойлгосон. Баярлалаа. За та яар зөв магтуулчлаа. Ихэнх магтуулаас үл магтуулаа одоо тий. Одоо гоё юу шиг ингээд юутай далавчтай болоод ингээд гоё урам аваад. Яаж ч та ингээл бидний толгойг хэд эргүүлсэн юм шүү те. Нөгөө нэг 2 дэг 3 4 болсон. Арайч тийшээ 5 боллоо. Өөрийн тэгээ намайг 5 гэсэн би хөөх ямар сони. Тэгээд өдөрөө бүх юм хэлбэр хэлждэг гэдэг. Шал өөрийн хэмжээтэй хэлээд байгаа юм шиг. Харцуул ялтчгүй чухал юм л та. Тийм даа тий. Би яг харцуулаа гэж болохгүй. Хүн харцаараа би нэг хүний худлаа хэлж байгаа харцаар нь мэдэж болно тий. Тэгээ итгэлгүй байгааг нь харцаар нь мэдэж болно. Хүн яг өмнөөсөө хэлж байгаа ямар яаж хандж байгааг нь харцаар хэлж болно. Харцаар дэлтэрдэг шүү дээ гэл тий. За. Өнөөдрийн дугаар маань их гоё байлаа. Танд ямар санагдав? Надад сайхан байлаа. Чөлөөтэй сайхан ярилцаад тий. Давцсан ч боллоо. Яг тэгэхээр тэр үед чинь би нөгөө та нарыг ярилцахад ч айгүй ажилтаа үе байсан. Одоо бол зуны амралтын үе болсон учраас тайван ярихад сайхан байлаа. Гоё байлаа. Өөр асуултууд байсан учраас давтаагүй айгүй гоё байлаа тий. Сүүлийн 2 юм автагдсан дөрөс бас юм нэрсэн болохоор гоё байлаа. Та хоёртойгоо ярихад гоё байлаа. Та хоёроос ч гэсэн бас юм суралцлаа. Урмааллаа. Тэгээд 9 сарын нэг хурдан болоосоо л гэж бодож байна. Амар санжина. Харин тий. Ер нь бол сая бол ковидд бас талархах юмнууд байгаа л да. Яг л бид нар бол онлайнаар цахим хэлбэрээр суралцаж хэлжийн суралцах ёстой. Тэртээ ирээдүйд тэр юм сахимаар бол суралцах явдал бүр их нэмэгдэнэ. Гэхдээ бас хүний харилцаа ямар чухал вэ гэдгийг аюулсаа ойлгуулсан тий. Тийм хүмүүсийн хоорондын харилцаа ямар амьд харилцаа ямар чухал вэ гэдгийг бас ойлгуулж ирсэн. Аль алийг нь тослуулах хэрэгтэй тий. Тийм ээ. За. За сонсогчдод баярлалаа. Та хоёртаа их баярлалаа. Намайг өрсөнд баярлалаа. Бас ураарай гэж санал болгосон оюутнууд байна уу? Тэгээд өөр хүмүүстэй ч гэсэн бас бүгдээр нь баярлалаа. За ингээд энэ дугаарыг сонссон баярлалаа. Баяртай. Бүгдээр нь амжилттай. Хоцроо хэллээ ш. Баяртай.